За энэ жилийн наадам онцлог их онцлогтой болж байгаа. COP 17 гэдэг том хурал Монгол улсад болж байгаа. Үүнтэй холбоотой 8000 орчим гадны зочид ирсэн. За бас бид нар энэ жил одоо үндэсний их баяр наадам өргөн дэлгэр тэмдэглэж дэлхийн адууны өдрийг тэмдэглэсэн. За энэ удаагийн нүүдлийн одоо нүүдэлчдийн фестивалыг бид нар бас COP 17 наадам хүрээ нэлээд бас өндөр асуулт хийлээ. За өнөөдөр бол энэ удаа 2000 орчим уран бүтээлчид өв соёл тээгчд цугласан байгаа. За тэгээд өөр өөрсдийнхөө онцлогоос дамжуулаад 21 аймаг болон Туваа улс өвөр Монголын мөн Бурят халимгаас одоо олон уран бүтээлчд ирлээ. Халимгаас бүр чуулга ирж манай Монголын ард түмэнд өөрсдийн уран бүтээлийг төлөөлж байна. Нүүдэлт надад хамгийн чухал нь Монголын өв соёл, нүүдслийн өв соёл гэж ийм зүйл байдаг юм а гэдгийг бас дэлхийд дахинд одоо сурчлах томоохон үйл ажиллагаа болсон гэж бодож байна. Энэ жилийн наадам бол их өргөн дэлгэр боллоо. За бид нар одоо бас тодорхой хэмжээний зохион байгуулалтанд орж наадмаас хойш энэ наадмынхаа зохион байгуулалтанд анхаарч ажиллаа. Манай соёл бод аялал жуулч залуучуудын яам энэ наадмыг хариуцж ажиллаад өнөөдөр одоо нээлттэй хийгээд Монгол Улсын ерөнхий гишүүнээр оролцоод явж байна. Одоо ингээд нийс лотын иргэд маань нөө маргаш хүрэлсэн ирж энэ одоо тайж харихны өмнөх энэ сайхан талбайд ирж 21 аймгийн өв соёлтой танилцсаж мөн 21 аймгийн өв соёлоос гадна Монголын бүх музей, бүх номын сан эндэрч өөрсдийнхөө одоо гэрийг барьж уран бүтээл танилцуулж байгаа. Монгол улсын үндэсний филармон, драмын театр, улсын үндэсний уран их театр гэх мэт Монголын бүх томоохон театрууд бас энд ирж өөрсдийнхөө одоо гэрийг барьж ард түмэндээ өөрийнхөө уран бүтээлээс төлөвлөж байна. Ингээд одоо та бүгдийг энд ирж өргөнөр олцохыг урьж байна. Энэ жилийн тухайд бас нөгөө Монголоо мэдээ, Монголоо уншия гэж санаачлахыг төвшүүлж байна. Тий, бид нар бас Монголоо уншия, Read Mongolia гэсэн томоохон одоо хөтөлбөрийг бас энэ жил танилцуулж байгаа. Том гэр байгуулж Монголын нутагт очиаг дэлхийд одоо хэвлэгдсэн бүхий л хил дээр одоо хүн ирж харах болцоотой, унших болцоотой ийм одоо өргөөг бид нар бий болголоо. За баярлалаа.